Өөлдийн өнөөдөр ба маргааш. Хожмын явдлыг сөхвөл дамби хүний захиргаанд түр амс хийж болд залны шинжилсэн хайрхадын өлгийг 3 цаст 5 голын савд идээшин нутаглаж эзнэн болсон. 20-р зууны ихэр Цоригдхан аймаг Үйзэн бүний хошуугэ гэдэж түүхэнд бичигдсэн. 2-3 хуваагдаж Цамбар уулын хошуу наран хайрханы хошуу болж явсан. Ховд аймгийн Эрдэн бүрэнчүүд гал тамхтай, гамзаг эмтэй, галдан бошхтын өөлдүүдээ. Тэд буурай аманач суурян сахиж галголомтоо үгэлж түлэм батрааж сун. Тэд өөлд ухсаатны түүхийг сэргээж ургийн бичээсээ хэлгэж удам судраа холбож явна. Өөр цөөнгүй аймагт хөвсгөл, завхан, баян хонгор, говь алтайд өөлдүүд нутгалж байна. Өвөр Монголын алшаа, ордос, хөхнөө, шилийн гол, хөдөнбөр, хар мөрөн жижигхаар, Шинжааны эмээл, Монгол хүрээ, ил, ховгсаар, Киргизийн харголд өөлдүүд бий. Өлзийт нэрт газар бүхэнд өөлдүүд нутгалсан гэх гэгэн түүхч бас бий. Мөн өөлдвэсийн хүрээний бичиг номын хүмүүсийн уруудам Архангай аймгийн Өлзийтийнхэн. Өөлд түмний шүтэн болсон 200 жилийн үрийг үтсэн өвгөн хүрээ байснаа өгийн нүрийн хаяа баясхан дуудын энгэр түшин боссон оорон биен дээд хүрээ Өлзийтийн төвд боссон өөлдвэсийн хүрээ буюу оорон биен доод хүрээ болж салсан. Үндэснэгтээ гомбо сахиустай жигжид бурхантай алтан зуу шүтэний сахигчд юм аа. Төрвэ хааны залдгаар далаа дамын авшиг дор сүсгэлэн бүтээсэн алтан зуу бурхан нь төвийн болон баруун бүсийн өөлдүүдийн шүтэн хэдийн цаандах бугсаа нэгтний залбирал болсоор өнөөдрийг хүрчээ. Галдан бошхот ламын гигэн нар насан багтаа нэг багшийн шав явсан. Ам тангараг амт нөхрөлийн ариун журам ёсоор зам зуур шархдагстыг дааршуулсан нь Баян хонгор аймгийн Өлзийт Эрдэнэ цогт сумын өөлд ястнуудын өвгд ээдс болон үлджээ. Энэ мэт энэ тэнд тарж суурьсан өөлдийн дотор хошууд, хойд, цагаан хойд, шар хойд, бургууд, хар бургууд, толтон бургууд, амдуу шавнэр, жисэн шавнэр, барилга шавнэр, тайчууд, ноён цорс, нохой цорс, цагаан туг, байлгас хэрээ цодог, тоос, югөөс, авгас, элжингэд, энхэ, махчинхэрэ, өтгөс, шар монгол, цагаан бичээч зэрэг олон элхэн буй хэмээн тэмдэглэжээ. Гадголомтоо манаж үлдсэн галдан бошхтын өөлдүүд уурян сагж, суурян олж, дуугаан дуулж нэгнээ дээсэн ойрдын өөлдүүд газар тэнгэрийн дунд төрсөн эрэмгий цаяатнууд буян цаяагаан даатгаж залбирах олон шүтэнтэйч бурхан гуйсан ч үг гэх галдан хааны хаан зарилгийг шүтдэг сэтгэлдэн багтааж чадвал их багын ялгаагүй хэмээх ертөнцийг үзэх сургаалтай хоймор өөдөө өөлдөд түм минь үеийн үедээ үрийн үрдэн асаж бадарч явгаа.